Намайг Нямдлахар гэдэг. Тэгээ би 2013 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг төгсөөд тэгээд 7 жил гараад би нийслэлийн өргөн амарчих газар статистик хэмжээр ажиллаж байсан. Тэгээ энэ хугацаанд 2015 онд охин маань төрөхдөө 2 сартаа арсны диатез буюу чихрийн харшилтай болж төрсөн. Тэгээд охиныхоо ерөнхийдөө олон харшлыг нэмжлэх зорилгоор айгүй эмзэг хүүхдээсээ учраас нөө тохирох бүтээгдэхүүн олдохгүй нэлээх нэг орц найрлагыг судалдаг болсон байсан. Тэгээд ингэж явж байгаад 2018 онд хүүгээ төрүүлээд 2 сартаа байхад нь өөрөө Aveda гэдэг энэ компани үүсгэн байгуулад тэгээ бүтээгдэхүүнээ нэм идэхэд үйлдвэрлээд эхэлсэн байсан. Одоо охин маань ингээд 8 настай ямар нэгэн байдлаар одоо арсны харшил нь бол байхгүй болсон. Тэгэхээр энэ хүн одоо манай бүтээгдэхүүнүүдийн 60 гаруй хувь нь арсны харшилтай хүмүүсүүд хэрэглэдэг, эмзэг арстай хүүхдүүд хэрэглэдэг. Тийм учраас бид нэр бүх бүтээгдэхүүнүүдээ арсны эмчнэрээр баталгаажуулсан юм бүтээгдэхүүнүүд байдаг. Хамгийн эхлээд болохоор дархлаа дэмжих ванны давс буюу тэр нөгөө цэнхэр давсыг анх хийжсэн. Охин маань нөгөө харшилтай байсан учраас харшилтай хүүхд айгүй амархан нөгөө ханиад хүрдэг, биеийн дархлаа нь амархан ундаг байсан учраас энэ дархлаа дэмжих ванны давсыг би гаргаж эхэлсэн. Тэгээд энэ мандсандаа бас үр дүнгээ өгөө дараа нь болохоор хөлийн дүрлэг гараа. Тэгээ ядаргаатай ванны сүгээд хамгийн сүүлд манайх ингээд жожоба гэдэг ингээд чигшүүлэгч тосыг гаргасан. Тэгээ ингээд яг манай бүх бүтээгдэхүүнүүд их болон хүүхдийн арсны эрүүл мэндэд чиглэсэн энэ ургамлын найрлагатай ямар нэгэн амтны найрлагатай орц найрлага агуулаагүй юм веган бүтээгдэхүүнүүд байдаг. Одоогоор бол 9 нэр төрлийн 13 бүтээгдэхүүнийг бид нэр гар аргаар Монголдо үйлдвэрлээд байна. Анх бол ганцаараа эхэлжсэн. Тэгээ ганцаараа эхэлж чад одоо болохоор бид нар дөрүүлээ. Тэгээд мөн цагийн ингээд 2-3 ажилт ингээд албан босоор бол 6-7 ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд хүний нөөцийн хувьд гэх юм бол бид нар ийм баг зардлаар олон тоош ирэхээр илүү их олон хүнд хүртэх боломжтой талаар нь ажиллаж байгаа учраас илүү их бид нар бас нөгөө ажлынхаа хувьд сошиал медиаг илүү их ашигладаг. Тиймдээс одоо манай хэрэглэгчид илүү их одоо бидний нөгөө нэг пэйж хуудасаар Instagram хаягаар ингээд дагаж тэр талаар илүү зөвлөгөө мэдээлэл бид нараас нөгөө хэрэглэгчдийнхаа боловсрол зориулж олгодог учраас илүү их бид нар одоо сошиал идэвхтэй байдаг. Тийм учраас нөгөө хүний нөөцийн зардлыг аль олох бага байлгаад илүү их нөгөө бүтээмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх дээр илүү зорж ажилладаг. Анх бол яг зөвхөн би нөгөө өөрийнхөө пэйж хуудасаа нэгээд явж исэн бол одоо пэйж хуудас маань 36 мянган дагагчтай, Instagram маань болохоор 2 мянган дагагчтай ингээ болоод хөгжсөн. Өөр ингэсэн вебсайттай болцсон. Мөн бид нар одоо Америкийн нөгөө онлайн сайт руу мөн бүтээгдэхүүнээ борлуулад эхэлсэн. Гадны улс руу гэх юм бол Германы Хайдлберг гэх хотын музейд бас манаас хавангууд байшаад эхэлсэн гэдэг ингээд экспортын бас боломжууд гараад ирсэн байгаа. Монголда гэхээр бид нар номын супермаркет болоод M-Mart супермаркетуудаар манай 2 төрлийн бүтээгдэхүүн маань борлуулагдж байгаа. Тэр нь болохоор ядаргаатай ванны сүв, хөлийн дүрлэг 2 маань байгаа. Илүү их нөгөө маск тэгээ олон хүмүүсийн одоо хэрэглэгчдийн яг санал дээр үндэслээд энэ 2 бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаа. Тэгээд орон нутгийн болоод Улаанбаатарын мөн гэрээт борлуулагч нараараа борлуулдаг. 37 орчим гэрээт борлуулагч нартай байдаг. Тэгээд мөн хүргэлтээр мөн бүтээгдэхүүнүүдээ ингээд хэрэглэгчдэд шууд хүргэдэг. За бүтээгдэхүүнийг мань аваад одоо хэрэглэсэн хүмүүстээс ямар санал хүсэлтүүд төрдөг вэ гэхээр яг нөгөө нэг экземтэй байсан, заднаад байсан, улаалтай байсан ийм арьс маань айгуу гоё саван гарч угаагаад арьс маань тайвширлаа. Энэ чигшүүлэгч тосыг нь түрхэд арьс маань маш гоё юм чигтэй боллоо. Хүүхдээ минь заднаа дарагдлаа. Шүн хүүхэд минь айгуу гоё сайхан амарлаа ч гэдэм үү. Иймэрхүү дандаа ингээд сэтгэлдлүүд ирдэг. Тэгээ дандаа ийм үр дүнгийн зурагнууд бид нарт ингээд хэрэглэгч нар маань явуулдаг. Тэгээд ерөнхийдөө бол дандаа ийм амд амьдсан борлуулалтаар илүү их хүрээдэг юм шиг санагддаг. Одоо найзаасаа сонссон, тэрнийхээ одоо тийм танилаасаа сонсоод одоо хэрэгжилж ин ч гэдэг юм уу. Иймэрхүү юмуд нэлээ их байдаг. Тийм учраас бид нар бас яг энэ зорилтод хэрэглэгч нартай бас ингэ хурж ажиллаж чадчихээн гэж бас боддог. Өмнө нь бол манайх нөгөө өөрсдөө яг юм түрээсийн үйлчилгээний талбайд ингэж бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд тэгээд ингээд зарж борлуулдаг өөрсдийн нэрийн дэлгүүртэй байсан. Энэ нь болохоор яг бидний хувьд
нь яг дөнгөж эхэлж байгаа энэ бизнесийн хувьд гэх юм бол айгүй өндөр зардалтай байдаг байсан. Тэгээд мөн ингээд түрээсээс болоод нэлээд их бас түрээсээ өөрчлөлтүүд байн ингээд хэлбэлцэж өөрчлөгддөг байсан л да. Тэр нь нэлээд их одоо яг бизнес эхэлж байгаа хүмүүсийн хувьд нэлээд дарамт шахалт болдог байсан. Тэгээд бид нар банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө гэдэг зүйлийг шаарддаг байсан. Баян зүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс болохоор бид нарт ийм боожуулах одоо ийм инкубатор төвийг бий болгосон. Энийхээ ачаар одоо бид нар сүүлийн жил гаруй ингээ хугацаанд ямар нэгэн байдлаар түрээсгүйгээр тэгээд ийм түрээсгүйгээр ингээд ажлын байрыг биднэрт ингээд бий болгож өгсөн биднэрт болол маш том давуу талыг үзүүлж байгаа. Үүний ачаар зэндээ бид нар болохоор яг юм чухал нөөцөө татах, түүхийдээ авах, эсвэл ажлын байраа нэмэгдүүлэгч гэдэг юм уу. Яг энэ чухал зүйлс дээрээ илүү анхаарахад тусдсан болж байгаа. Тэгээд мөн давхар айгуу хин тентхийн нөгөө өндөр төлбөртэй үзэсгэлэн худалдаануудыг одоо бид нарын түрээсийн төлбөрийг ингээд дааж оролцуулдаг. Энэ нь болохоор бид нарт бас маш одоо шууд байдлаар дэмжлэг болдог гэж боддог. Яагаад гэхээр өндөр түрээстэй газруудын түрээсийн төлөө бид нар шууд тэнд борлуулалт хийх боломж, хэрэглэгчтэй илүү их танигдах боломжуудыг бас ингээд өгч байдаг болохоор маш их бас дэмжлэгүүдийг үзүүлж байдаг. Бидний алсын хараг гэх юм бол бид нар яг нөгөө их хүүхдийн арсны эрүүл мэндийг одоо дэмжсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх энэ зорилготой. Тийм учраас бид нар одоо цаашдаа одоо ингээд бидний шинэ гарч байгаа бүтээгдэхүүн гэх юм бол хүүхдийн шингэн савн байна. Тэр нь болохоор бас л бид нарын алсын хараан дээр ингээд тулгуурлаад хийж байгаа юм бас бүтээгдэхүүний нэг чиглэл. Тэгээд цаашлаад мэдээж бид нэр Монголдо үйлдвэрлэж байгаа учраас бид нэр экспортод гаргах юм том амбицтай байгаа. Тиймдээ ч бид нараас ингээ ганц 2 алхмуудыг хийсэн. Өнгөрсөн жилийн 5 сард Amazon дээр брэндээ ингээд бүртгүүлээд тэгээд дэлгүүрээ нээх эрхээ бол авцсан байгаа. Тиймээс цаашдаа бол бид нар яг юм Монгол брэнд дэлхийд гарна гэдэг дээр бол нэлээд юм чиглэж бас ажилладаг. Монголдо бол яг юм их хүүхдийн арсныхаа эрүүл мэнд чиглэсэн талаараа бүтээгдэхүүнүүдээ ингээ үйлдвэрлэж тэрүүн дээрээ илүү гоё инновац шингэж хэрэглэгчтэй илүү их ойртох юм бол хүсэлтэй байгаа.